Тань байцгаана уу? 10 дугаар хичээл хүүхэд хүмүүжил ба хүүхдийг бурхан руу хандуулж чиглүүлэх. Бичээс дээр хүүхэд бол бурханы бэлэг гэж хэлсэн байдаг. Харахтун үр хүүхэд эзнээс ирэх өв, умайн үр жимсэн шагнал болой дуулал 127-гийн 3 дээр инхүү бичсэн байдаг. Хүүхэд хүмүүжүүлэхэд эцэг эхийн үүрэг маш чухал. Бичээс дээр харах юм бол өнөөдөр чамд миний тушааж буй энэ үгсийг чи зүрхэндээ байлгаж хүүгүүдээ үүгээр хурцлан гэртээ сууж байхдаач, замд явж байхдаач, хэвтэж байхдаач, өндийн босгодооч түүний тухай ярьж бай гэсэн байгаа. Үүнээс харах юм бол бурхны тушааж буй зүйлс болоод үгсийг бид зүрхэндээ байлгаад өөрсдийн үр хүүхдүүддээ үүгээр тэдгээр үгсээр хурцлаад ямар ч цаг үеүүдэд гэртээ сууж байхдаа, замд явж байхдаа, хэвтэж байхдаа гэд бүхий л үеүүдэд түүний тухай, бурхны тухай ярьдаг байх нь чухал байгаа. Мөн эцгүүдээ та нар хүүхдүүдээ цочоон уурлуулж болохгүй. Харин тэднийг эзний дэг журам ба сургамжтойгоор хүмүүжүүлээрэй гэсэн байгаа. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ зүгээр ойлголцож ярилцаагүйгээс болоод хүүхдүүд нэг эцэг эхчүүдээсээ улам илүү холддог. Эсвэл харилцаан дээр нь асуудлууд гардаг зүйлүүд болдог. Тэгээ эндээс харах юм бол эзний дэг журам ба сургамжтойгоор хүмүүжүүлээрэй гэсэн байгаа. Тэгээ энийг ингээ харах юм бол бид нэр өөрсдөө бурхны дэг журам тэр сургамжийг өөрсдөө мэддэг, тэднийг уншиж, тэдгээр зүйлсүүдээ хүүхдүүдээ хүмүүжүүлэх нь маш чухал байгаа. Эцгүүдээ хүүхдийнхээ сэтгэлийг мохоохгүй тул тэднийг бүх уурлуул гэсэн байна. Эцэг эхийн үлгэр дуурайлал. Хүүхдэд эцгийн үлгэр дуурайлал маш чухал зүйлс юм. Учир нь хүүхэд хүмүүжүүлэхэд бид нэр хүүхдүүд нь эцэг эхийг харж хүмүүждэг байгаа. Тэгээ бичээс дээр юу гэж хэлсэн бэ гэх юм бол өөрийгөө анхаарч сэтгэлээ нихур хийнэ. Нүдээр үдсэн бүхний чи мартахгүй байж амьдралын чинь бүх өдрүүдэд тэдгээр нь зүрхнээс чинь замхрахгүй байхын тулд хүүгүүд ач нартаа таниулж мэдүүлээрэй гэсэн байгаа. Эндээс харах юм бол өөрийгөө анхаарч сэтгэлдээ нихур хандах талаар хэлсэн. Мөн хүмүүс та нарын сайн үлсийг хараад тэнгэр дэх эцгийг чинь алтаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлдэг. Үр хүүхдүүд эцэг эхийгээ харж үлгэрлэн дуурайдаг учраас хүүхэд хүмүүжүүлэхэд эцэг эхийн үлгэр дуурайлал маш чухал байр суурь эзэлдэг. Хүүхдийг бурхны үгээр хүмүүжүүлэх. Яв тусдаа замаар нь хүүхдийг сурав. Тэрээр өтгөлсөн ч түүнийг орхихгүй. Таны үг миний өхөлдөх тэнлүү, миний замдах гэрэл. Христ Есүс дэх итгэлээр авралт чамайг мэргэн болох чадaltaй ариун судар бичгүүдийг чи хүүхэд байхасаа л мэдсэн. Эдгээр үгсээр харах юм бол бурхны үг бол хөлдөх тэнлүү, миний замдах гэрэл гэсэн байна. Эндээс харахад хүүхэд ер нь яг сонголт хийх гээд яг тэр үеүүдэд бурхны үг маш сайн тусалж бас маш сайн чиглүүлэг болж өгдөг. Мөн Христ Есүст итгэлээр авралт чамайг мэргэн болгох чадaltaй ариун судар бичгүүдийг чи хүүхэд байхсаа мэдсэн гэдэг. Эндээс харах юм бол хүүхэд бол багаасаа бурхны үгэн дээр суралцаж тэдгээр үгсүүдийг хуваалцаж эцэг эхээсээ үлгэр дуурайлаад авч ингэснээр хүүхдийг бурхны үгэнд улам илүү үгээр хүмүүжүүлэх нь маш чухал. Ирээдүйд нь хүүхдүүд бурхны үгээр хүмүүжих нь чухал байна. За хүүхдэд ямар зан чанарыг төлөвшүүлэх вэ? За эндээс харуул бурхныг хайрладаг, хайр дуулууртай, байдалтай, хүндлэл, үнэн шударга байдлыг даруй төлөв, өшөөл бөгөөд өвөөмөр зам, хөдөлмөрч бөгөөд өөрийгөө захирах гэх мэт олон тэр яг бурхнаас тэр яг зөвхт тэр зан чанаруудыг хүүхдүүдтэй үлгэрлэн харуулад тэдгээр өгснээс суралцаад тэгээ хамтдаа хүүхдийг яг зөвөр төлөвшүүлэх нь их чухал байгаа. Мөн хүүхэд ямар хүн болж өсөх ёстой байдаг вэ? За бичээсээс харах юм бол бурхнаас имээдэг, мөн мэргэн ухаантай, мөн итгэлтэй, ариун амьдралтай, бусдад үйлчилдэг, сайн үлгэр дуурайлал болгодог хүүхдийг өсгөх нь
чухал байгаа. Ирээдүйд тэр хүүхдүүд өөрсдийнхөө үр өдмийг ч гэсэн өсгөх учраас бид нар анханасаа үр хүүхдүүдэд зааж өгтөө итгэл үнэмшил дээр суурилсан, Бурхны бичээс, Бурхны үгэн дээр суурилсан, хүүхдтэй зөв үлгэр дуурайл болсон, зөв зан чанартай зөвөр өсгөж тойрнуулах нь их чухал байгаа. За сүүлд нь хүүхдийн төлөө залбирал. Тэдний ээлжид найрын өдрүүд өндөрлөхөд яв, өглөө эртлэн босож тэднийг дуудан авчруулан ариусгаад хүүхэд бүрийнхээ тоогоор шатаалт дахил өргөдөг байлаа. Учир нь яв, миний хүүхэд нүүл үлдэж сэтгэлдээ Бурхныг хараасан байж магадгүй гэдэг байв. Үнийг яв үргэлж үлддэг байгаа. Явыг хийж байгаа яг энэхээс харах юм бол яв хүүхдүүддээ тэдний яг сэтгэлдээ бодож байгаа тэдгээр зүйлсүүдийг хүртэл ингээд Бурханаас эмээх тэр зүрх сэтгэлээр яг хүүхдүүдийнхээ өмнөөс хүртэл ингэж шатаалт тахилуудыг өргөж байгаа юм зүрх сэтгэлтэй байгааг харж болно. Тэгэд юунд ч санаа бүү зөв харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүслийг Бурханд мэдүүлээрэй гэсэн байна. Мөн тийм учраас би биенийхээ өмнө өглөө улааж би биенийхээ төлөө залбираа. Ингэснээр та нар эдгээгдэх болоо. Зөвхөн залбир үр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлж чадна гэсэн байна. Хүүхдийн төлөө залбирах нь маш чухал байгаа. Бидний залбирал үр хүүхдүүдэд шууд үр нөлөөтэйгээр байдаг эцэг эхийн эрх мэдэлтэй залбирлаар хүүхдийг гөрөөх, цаашлаад тэр аливаа сонголтууд, аливаа тэр бүхий зам мөрийг нь бид нар гөрөөж бас хамгаалан залбирах нь их л чухал байгаа. Эцэг эхчүүдийн хувьд эрх мэдэлтэйгээр тэдгээрийг хамгаалан үр хүүхдүүдийг үргэлж Бурханд даатхан залбираасаа гэж хүсэж байна. Хүүхдийг сонсож, ойлгож, тэдэнд хэрэгцээтэй зүйлс дээр хамт зогсоож, залбирч, зөвөр эзний үгэн дээр тунгаан бодох, болоод үгэн дээр бясалган суух, мөн цаашлаад эзний яг хэлсэн тэр сахилгажуулах, хүмүүжүүлэх арга замаар хүүхдүүдээ хүмүүжүүлээд яг зөвхт үгэн дээр суурилсан яг тэр зан чанаруудыг тэдэнд зааж өгөх, өөрсдөө хамгийн гол нь үлгэрлэн дуурайлгаж хүүхдүүддээ харуулах нь маш чухал байдаг учраас эцэг эхчүүд хүртэл энэ тал дээрээ өсгөх нь чухал байгаа. Баярлалаа.